Самбайцгаана уу эрхэм үзэгчдийн мэндийг хүргье. Өнөөдөр 2025 оны 12 дугаар сарын 18-ны пүрэв гараг. Өнөөдөр төрийн департаментаас визийн дугаар нь хүлээгдэж байгаа цаашлуулын төрлийн визийн шинжилсэн мэдээллийг хэвлэн гаргалаа. Үүн дээрээс өнөөдөр бол ногоон картны суглаа хоцсон буюу ДВ 2026 хоцсон хүмүүсийн 2 дугаар сард ярилцлаганд орох визийн дугаарыг мөн шинжилэн хэвлэсэн байна. Энэ жилийн тухайд ДВ 2026 хоцсон хүмүүсийн визийн ярилцлага маш хурдан ахицтай явж байна. Өнгөрсөн сард мэдээлж байсан ирэх 1-р сард Аз ТВ-с тухайлбал ногоон карт хоцсон кейс намрын сүүлийн дугаар 15,000 хүртэл дугаартай хүмүүсийг визийн ярилцлаганд дуудаж байгаа тухай. Энэ бол өмнөх саруудтай, өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй өндөр тоо байгаа тухай мэдээлж байсан юм а. Тэгвэл өнөөдрийн гарсан мэдээллээс үзвэл ирэх 2026 оны 2 дугаар сард энэ тоо бүр 2 дахин нэмэгдсэн. Тухайлбал 2026 оны 2 дугаар сард Аз ТВ-с ДВ 2026 хоцсон кейс намрын сүүлийн орон 30,000 хүртэл дугаартай хүмүүсийг визийн ярилцлагад дуудахаар товлогдож байна. Тиймээс ДВ 2026 хоцсон кейс намр нь 30,000 хүртэл дугаараар төгссөн. Эдгээр хүмүүсийн хувьд цаашлын визийн ярилцлаганд ороход топ бол гарч ирсэн гэсэн үг юм а. Энэ жилийн тухайд бол бас өнгөрсөн мэдээгээр бас мэдээлж байсан. Өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад бол маш хурдан ахицтай явж байгаа. Үүнийг та бүхэнд санаа өгөх үүднээс өнгөрсөн жилийн мэдээллийг бүгдээрээ харцгаая. Тухайлбал өнгөрсөн оны мөн адил цаг үед буюу 2025 оны 2 дугаар сард визийн тов зөвхөн 5,500 дээр тоологдож байсан. Тэгвэл түүний дараах сар буюу 2025 оны 3 дугаар сард энэ бол ердөө 6,000 хүрч байсан. Ийм үйл явдал болсон байна. Энэ мэтээр өнгөрсөн жилийн хувьд маш удаашралтай явсаар ДВ 2025 хоцсон хүмүүсийн хувьд ердөө 17,500 орчим тасалбар болгож ДВ 2025 хаагдаж байсан. Тэгвэл энэ удаад энэ жилийн хувьд бол ийхүү маш хурдцтайгаар ДВ хоцсон ДВ 2026 хоцсон хүмүүсийг ийхүү визийн ярилцлагад бол дуудаж байна. ДВ 2026 хоцсон энэхүү зарлж байгаа дугаарын дотор кейс намбар нь багтаж байгаа хүмүүсийн хувьд бол товоо айлуудын авсан байх ёстой. Нэгэнт визийн товоо авсан хүмүүсийн хувьд бол Улаанбаатарт байгаа хүмүүсийн хувьд жишээгээр ярихад ярилцлагад орохоос өмнө эрүүл мэндийн бүтэн үзлэгт орсон байх ёстой ийм шаардлага тавьдаг. Америкийн цаашлуулын бүх төрлийн визэнд орж байгаа хүмүүсийн хувьд төрийн департаментаас баталгаажсан тухайлсан эмнэлэгт очиж бүх төрлийн дархлаажуулалт мөн сүрээгийн сорил зэрэг шинжилгээ хийх ийм шаардлага тавьж байгаа. Ингээд Монгол улсын хувьд Улаанбаатарын тухайд бол зөвхөн энэхүү харагдаж байгаа Сос Медика Монголиа гэсэн эмнэлэгт энэхүү цаашлуулын визийн эрүүл мэндийн цогц шинжилгээг бол хийж байна. Тиймээс та бүхэн ногоон карт юм уу үгүй бол ямар нэгэн төрлийн цаашлуулын төрлийн визийн ярилцлаганд Улаанбаатарт орох гэж байгаа бол энэхүү эмнэлэгтэй холбогдож заавар зөвлөгөө авч улмаар ярилцлагад орохоос өмнө эрүүл мэндийн үзлэгт орсон байх, хамрагдсан байх. Ийм шаардлага байна. Харин энэ оны 10 дугаар сард эхлэх ёстой байсан ДВ 2027 суглааны талаар ямар нэгэн сураг ажиг өнөөдрийн байдлаар бол байхгүй байна. Энэ мэдээ бол 2025 оны 11 сарын 5-нд төрийн департаментаас гаргасан мэдээлэл. Энэхүү мэдээлэлд бол ДВ суглааны процессыг шинжилж байгаатай холбоотойгоор ДВ 2027 суглааны бүртгэл хараахан эхлээгүй байна гэдэг. Тиймээс ДВ 2027 суглааны бүртгэл болон мөн суглааны дүн зарлах өдрийг жижигтэн зарлана гэдэг. Гэсэн хэдий боловч энэхүү суглааны процесс хойшилж байгаа нь
За тухайн сугалааг явуулах хуулийн хугацаанд нөлөөлөхгүй буюу 2026 оны 10 сарын 1-ээс 27 оны 9 сарын 30 гэсэн хуулийн хугацаанд энэхүү сугалаа явагдаж хаагдах болно гэсэн утгатай мэдээлэл байна. За энэ бол Трампын засгийн үед бол тийм ч гайхалтай зүйл биш. Трампын засаг бол үндсэндээ ногоон гардны сугалааг бол дэмжихгүй бодлого барьж байгаа. Хэдий тийм боловч нэгэнт хуулиар оноосон арга хэмжээ учраас засгийн газар бол дур мэдэн үүнийг зогсоох боломжгүй. За тиймээс магадгүй ийхүү процессын аргаар үүнийг саатуулж хойшлуулж байгаа гэсэн. За ийм таамаг хийж болохоор байна. За ингээд ямар ч тач DV 2027 болон DV 2026 суулгатай холбоотой шинжилсэн мэдээллийг цаг тухайн үед нь мэдээлсээр байх боллоо. Өнөөдрийн тооч үедээ анхаарлаа хандуулсан үзэгчдэд баярлалаа. Дараагийн мэдээгээр удахгүй уулзъя. New Year Bash 2026 төлөвлөж байна. Энэ жилийн хамгийн супер шинэ жилийн үдэшлэг. Rapper DJ Don Turito, reggae artist Rata Bass, үзэгсэн дуучин оюу, авиастай хөтлөгч MC Bobby нар үдэшлэгийг шимж олон сюрприз дэлгэнэ. 2025 оны 12 дугаар сарын 26-нд Чикагод, 27-нд Сан Францискод, 28-нд Washington DC-д, 12 дугаар сарын 30-нд Денверт тус болно. Mystery artist хэн байхыг таагараа. Удахгүй уулзцгаая. New Year Bash 2026